багшийнхаа сургаал номлолыг танилцуулж явахад ямар бэрхшээлүүд танд учирдаг вэ? See, now things have changed. Өнөө цагт бас 90 үе маань ондоо болчихжээ. 1980-аад онд анхандаа Дэрхэн Хэмтэн Шри Равишанкар багштан дэлхийд орой аялж байхад бол тоо цаг үе бол ондоо хэцүү байсан. Тэгэхээр 30-40 жилийн өмнө бол бясалгал йог гэхээр бол энийг хэвийн зүйл гэж ойлгодгүй байлаа шүү дээ. Ямар ч хийх зүйлгүй хүн л одоо ажиллаа олж ядахтаа нүдэнээ суудаг ч гэдэм юм. Эхэндээ бол ингэж буруу ойлгодог байсан. Гэтэл одоо цаг үе нь ондоо болж байна. Дэлхийн том ихтэй сургууль Харвардын болон Стэнфордын их сургууль энэ одоо бясалгал йогыг заавал үзэх хичээлийн хөтөлбөрт оруулдаг болсон байна. Сүүлийн үед хүмүүс аажмаар ойлгож эхэлж байгаа зүйл бол бясалгал гэдэг бол юм тансаг хэрэглээ биш юм аа. Энэ бол хүний өдөр тутмын хэрэгцээ юм аа гэдгийг ойлгож байна. Нийгмийн зарим бүлэг бол бясалгалд оюун санааны замагт бас эргэлзээтэй хэлбэрээр харж ханддаг гэж болно. Гэхдээ бид бол одоо бас өөрсдийнхөө үүс хийх зүйлээ хийгээд явах байх. Тэгэхээр мянган хүмүүст энэ үр дүнгээ өгч байгаа учраас Иран, Ирак гэдэг улсуудад хүртэл Израиль, Палестин хүртэл лалын шашинтай хатуу орнуудад хүртэл энэ шашин шүтлэг улс орны хил хязгаарыг үл харгалзан энэ оюун санааны соёл гэрлийн зам бүр маань төгж байна. Яа тэгэхээр амьсгалах урлаг, амьсгалт маань бол хил хязгаар гэж байхгүй шүү дээ. За ингээд олон улс орны нэр дурдсан учраас бас ийм хүн төрлөخت